Монголчууд гар мужааны аргаас өнөөгийн үйлдвэрчсэн, механикчсан, машинчсан аж үйлдвэрийн салбар болтол хөгжүүлж чадсан бол одоо өнөөдөр бид нэр 100 жилийн тэмдэглэж байгаа манай үе авхатууд одоо өрөө хойчийн залуу инженер техникийн ажилчдын маань одоо гавья гэдгийг би зориуд хэлмээр байна. Энэ 100 жилийн хугацаанд энэ бүгдийг бий болгох тэр ажлыг манай салбарт ажиллаж ясна тэр 10,000 шахуу өдмөрийн өмсөд одоо хийж гүйцэтгэж ирсэн гэдгийг заавал биднүүд дурсаж байх ёстой гэж ингэж үздэг. Дөнгөж боцгүйч гэж тийм модны насаар бол өчүүн айн салбар үүснээ 100 жил гэдэг чинь яг л 90 цент хүлээ гэсэн үг тийм. Хөгжил дэвшлийн 100 жил. Монгол улс 1924, 1940, 1960, 1992 онуудад үндсэн хуулиа 4 удаа хэлэлцэн баталсан түүхтэй. Тэр анхны үндсэн хууль буюу 1924 онд 4 анги байгуулснаар бид нар өнөөдөр энэ 100 жилийн яриад сууж байгаа. Гар аргаас үйлдвэрчих процесс бол энэ анхны үндсэн хуулийн үед явагдсан маа гэж ингэж хэлмээр байгаа. Үндсэн хуулбар байгаль экологийн чиглэлээр оюун нөөц ашиглалтаа хамгаалалтын бодлогыг тодорхойлсоор ирсэн. Манай ojхон бол анги үүсэл нь 1924 оноос эхэлтэй. Монгол улсад орж байгаа 3 модны нэг татам нь бол Хөсгөл аймагт орж байгаа ийм онцлогтой аймаг байна. За Хөсгөл аймгийн ойн сангийн онцлогуудаас тодорхой дурдах юм бол Хөсгөл аймгийн Эренчин цом суманд Монгол орны хамгийн өндөр шинс мод 2012 онд тогтоогдсон. За мөн энэ Хөсгөл нуурын баруун зүүн эргийн ойн сан за Монгол улсад ганцхан тохиох энэ арлын экосистем, арлын ой экосистем байдаг. За бидний хил зайснаар нэг кавартад буюу 500 гадалтай энэ Хөсгөл нуурын маань гол модонхуу арал ингэж онгож байна. Он зүүзэгтэй ашиглалтыг эрчимжүүлэх ажиллагаанд бол ерөнхийдөө Сэлэнг аймаг, Хөсгөл аймгийн ojхон хоёрол өршөлддөг байлаа. Сэлэнг аймгийн ерөө сувын хотоодод манай анхны одоо ой анги одоо бий болж исэн өөрөөр хэлбэл 100 жилийн түүхтэй ой анги бол одоо Сэлэнг аймагт байж байгаамаа. Монгол улсын анх тур их хуралдаар бол анхны ой ангуудын нэгээр бол Бинжи ой анги маань төрөөс нэртэй ангиар бол байгуулагддаг ингээд одоо хүртэл ажиллаж байна. Айн сан маань нийтдээ Монгол улсын хэмжээнд 887% эзлэх буюу одоо ихний тав дуртай ийм одоо нэгэн айн сан бүхий аймгийн хувьд хийж эзүүлж байгаа ажлууд ойтой цаашгүй холбоотой байлээ. Оюун сан бүхий газар нутагтай нийт аймагуудад 1930-аас 1940 онд оюун хамгаалах байгууллагууд үүсэн байгуулагдаж, оюун модны ашиглалтаа хамгаалалт эрс сайжрах үндэс суурийг бахилсан түүхэн он цаг байлаа. Бидэнд цонхаалга хийх тийм дуршлага байсангүй, барилга гэдгийг модоор барих тийм өргөн хүрээтэй тийм дуршлага байгаагүй. Улсын хэрэгцээг хангагч хаширдаг малчид олон байна. Монгол гэрийн модноос өөр төрлийн модоор ээжсэн тийм их том үйлдвэрүүд байгаагүй. Эдний тусам мал зэрэг төдийч нэм 50 жилүүтэйгээр бэлчээрлэж тарах хүч нэмэгдэм аа. Төлсний мод хэрэглэгдэд л ойгоо ашиглаж яасан гэж ингэж үзэж болох юм байна. Шин тутам гэж хэлж болох үе энэ салбарыг үйлдвэрчсэн салбар болгохын тулд 1940-оос 1960 онд зөвлөлт холбоотуулсан мэргэжилтнүүд ирж анхны шинжлэх ухаантай тулгуурласан судалгааг хийжээ. Манай гойн салбар анх удаа шинжлэх ухааны үндэстэй Монгол орны ойгоо тоолоод Монгол орны ойн нийт нутаг дэвсгэрийн хичнээн хувийг одоо бүрдүүлж байна. За тэгээд цааш ямар менежмент явуулах уу гэдэг бодлогыг тодорхойлсон ийм үе байдаг. 20-од орсууд ирээд манай ой модны аж үйлдвэрийн яамны улсууд нийтдээ одоо энэ Бокер хоёр одоо ногоон гоцоор дээгүүр нь зураг аваад энэ таксатор шинжилгээ хийсний дараа дээр энэ баруун бүсийн энд одоо 100 жилийн нөөц байна. Тасан зингэлийн хөвсгөл нуруу урд нуруугнаас хуулаад ингэж ийгээд тэгээд энэ үйлдвэрийг байгуулахар болсон юм гэлээ.
хурдастай хөгжих шатандаа орсон оюун салбарт ажиллах хүчний хэрэгцээ асар их шаардлагатай болсон юм. Тиймээс улсын бодлогоор ихэдээд сургууль, техник мэргэжлийн сургуулиудад мэргэжилтэн бэлтгэж, барилгын цэргүүдийг модны үйлдвэрүүд, мод бэлтгэлийн аж ахуйд хүний нөөц болгон илгээж байжээ. Байгаль орчны гавьяат ажилтан Чангасгай бол тэдний нэг юм. Энэ Ерөөгийн модны аж ахуйд 50 зэрэг хуваарлсан. Тэр 50 дотор хөрхий би орцсон. Тэгээд нутаг явдаг өнгөрсөн. Ерөөгийн модны аж ахуй хамт олон бол намайг ажилчин болгосон. Мэргэжилтэй болгосон тий. Одоо намайг ийм болтол одоо хүмүүж өссөн. Хөдөлмөрч болгосон, хөдөлмөрч сургасан. Тэгээд амьдралтай болгосон, айл гэр бүл болгосон. Нутаг манд бугант Ерөөгийн модны аж ахуй бол намайг өдөө зэрэгт хөргөсөн учраас Ерөөгийн модны аж ахуй бүх хамт олондоо баярлалаа гэж хэлнэ. 1980-ад онд улсын их бүтээн байгуулалтыг цогцлоож, оюун модны салбар хөгжлийнхөө оргил үедээ хүрсэн улбаатай. Эд хийж бүтээх насны залуучууд улстай тэргүүлэн хөдөлмөрлөж, улсын хөгжлийг өөрсдийн гараар бүтээлцэж, байгаль орчныг хамгаалан, зөв зохистой ашиглаж, эх орноо хойч үедээ өвлүүлэн үлдээсэн ойчдын эгнээ тасраагүй. Бэлтгэсэн модны ихэнх нь 330 сумын холбооны захиргааны шонгуудыг бэлтжижсэн. Энд асар их мод орж ирсэн. Сүүлд одоо энэ 100 хараа тэр модны үйлдвэргээ тусгай тийм үйлдвэр байгуулагдаад бэлдсэн модны 70% нь хаяад 30% нь хөрөгтэй өгөөтэй тийм шилмэл моднууд тэр модонд хэрэглэгддэг. За энэ зүйлүүд бас нэг үр ашгаа муу өгж гэнэ гэдэг. Тэгээд л одоо энэ өндөр хүчин чадалтай тосон цэнгэлийн мод боловсруулах үйлдвэр, Сүхбаатарын мод боловсруулах комбинат, Улаанбаатарын мод боловсруулах комбинат, Ялгантын мод үйлдвэрлэлийн аж ахуй гэх мэтийн одоо олон үйлдвэр байгуулж ингэж одоо технологийн хувьд бол эрс шинжилэгдэж энэ үйлдвэрчсэн оюун модны салбар бол өссөн байдаг юм аа. За энэ гурван үйлдвэрийг нэгэ дагаад 18 аймагт боловсруулах жижиг үйлдвэр цехүүд байгуулагдсан. 10,000 гаруй хүн тэнд ажиллаж эхэлсэн. 1959 оны 9 сарын 5-нд анх удаа модусус камед ашиглалтанд орж нээгцээ. Жилдээ 79 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм том үйлдвэр. Манай модусууд комбинатын нэрийг ажилчид гэх юм бол 1300-аад ажилчтай байсан юм аа. Дотроо одоо модусууд зоодын агент бол 700 байсан байна. Бүгд наймдах Польш орнууд улсын тусламжтайгаар модусууд комбинат байгуулахад боловсруулах үйлдвэрт дөнгөж ашиглалтанд орж байхдаа 65 гаруй чинь өдөртөө нэг ээлжинд 100 гаруй куб метр мод одоо банц хөрөж ирсэн. Манай энэ 330 сумын сургууль, эмнэлэг, захиргаа одоо юу байдгийг тэнд бүхэл аж ахуй нь манай улсад байгуулагдсан том одоо арь ширний үйлдвэрүүд, гутлын үйлдвэрүүд одоо энэ биднүүдийн одоо орчин үед сууж байгаа байшингийн цон хаалганууд бол манай дотоодоо үйлдвэрлэсэн боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд болж ингэж ирсэн. За 1982 онд Улаанбаатар хотод нэг продакт комбинат орны улсын тусламжтайгаар ашиглалтанд авсан. Боловсруулах үйлдвэрүүд улам боловсронгуй болгохын тулд зайлшгүй нарийн нээвлүүд үйлдвэрлэх хэрэгтэй байна. Иргэдийн өргөн хэрэгцээний нээвл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хол зорилготой 800 гаруй ажиллагчтай ийм үйлдвэр ашиглалтанд орсон. Одоо энэ шийдэл хоёр үйлдвэр анх удаа манай Монгол улсаас шийдсэн. Өргөн улсад манайх экспортны хуулгаа гаргадаг байсан. Нээвл ор, нээвл диван гэх мэт сард бол 500-аас 800 ширхэг нээвл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ийм үйлдвэр байсан юм аа. Жилдээ 2 сая метр кубад модон хуулга үйлдвэрлэдэг. 6500 метр куб өртсөн хавтан шахмал автан үйлдвэрлэдэг. 1500 метр иж бүрэн галтгооны зочны унтлагын одоо мебель ахуйн зориултын мебель үйлдвэрлэдэг. Ийм том проект төслийг хэрэгжүүлэхэд л анхнаас нь эхэлж оролцсон. Оюун модны аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа бол 1990
90-ад он хүртэл ер нь одоо хөгжлийнхээ оргил үе төрсөн юм. Тэр үед бол манай хот хөдөд бол 5 том мод усруулах хэмнэлд ажиллаж байлаа. За 6 одоо том мод үлтгэлийн аж ахуй ажиллаж байлаа. Мөн одоо төрөлцсөн үйлдвэрүүд байсан. Чүдэнсний үйлдвэр, эрээний тэрэгний үйлдвэр гэдэг ийм одоо том үйлдвэрүүдэд төрөлжөөс ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл тэр үед бол манайха одоо гадаадаас их хэмжээгээр авч байгаа зарим одоо төрлийн бүтээтгүүнийг хийдэг байсан үе. Ер нь одоо ой модны салбарын хэмжээнд дээр жилдээ сая 100 орчим үйлдвэрлэлийн хэрэгцээний өөрийнхөө гуайланг бэлдэж 700 мянга куб метр зүсэл материал үйлдвэрлэж импортоор голцоо авч байгаа зарим бүтээтгүүнүүдийг хийдэг байсан. Энэ өдрийн минь хуралдаа ирсэн манай өдөр зөвлөлийн гишүүдтэй баярлалаа. Өнөөдөр өдөр Монгол улсад ой модны салбар өссөн 100 жилийн баярын хаалтын арга хэмжээнийхээ гол асуудлыг бүгдээрээ хэлцээд улсын хэмжээнд ойгоос мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Орчин цагийн мод боловсруулах үйлдвэрүүд мебель, модон эдлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудын техник тоног төхөөрөмж, сүүлийн үеийн дэвшилтэй технологиг нэвтрүүлэн ажиллаж, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд эх хорондоо үйлдвэрлэж байна. Мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 гаруй боловсон хүчин ажиллаж байна. Үүний тод жишээ бол Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан Олимпийн наадмын үеэр хийжлэлтэй гэр болон уламжлалт Монгол гэрээ танилцуулж, өв соёлоо сурталчилсан Орд гэр компани дэлхийд өрсөлдөхүй чанартай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ижвэрэн тавилга үйлдвэрлэж байгаа 7 болдог компани. Селнин компани 2017 онд дэлхийн хамгийн том 36 хантай Монгол гэрийг зохион бүтээж генээсэн амжилтыг үзүүлсэн байна. Шинэ нэр төрлийн хорголжин түлшийг Монголд анх удаа үйлдвэрлэж экологийн цэвэр үйлдвэрлэлээр ногоон гэрчлэгээ авсан Modcon компани юм. (1987-оос 1990 он бол Монгол улсын түүхэн тэмдэглэгдэх нийгэм эдийн засгийн шилжилтийн үе юм. Эдийн засгийн шин шилжилтэд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг ой модны салбар хүндхэн сорилт бэрхшээлтэй тулгарсан юм. Ганц нэг байгаль хамгаалагч өнөөдөр уулаа бол хамгаалж чадахгүй маа гэдгийг амьдрал харуулсан. Үнэхээр нэг байгаль хамгаалагч явахад энэ тавьд байж байгаа бүх хүмүүс амжиргаагаа хөөгд уул руугаа хөрөөсөхөө бариад гарцсан байхад бол тэнийг дийлэхгүйсэн. Ой хэрт их нөгөө олон хүн явдгаас түүмөр их гард болсон ой нэрвэгдэж эхэлсэн. Одоо хог шорооны одоо ганц л бай болсон шүү дээ. Үнэхээр хэлмэгцсэн. За энийг дагалдаад мөн нөгөө хулгаан хэдэн буугойчин шив засаа одоо бүгдийг алж чадаад ерөөсөө ингээд за тэгээд ойн төмөр гэж ерөөсөө Оросоос ч гардаг, энэ Монголд ч гардаг ингээд 96 оноос хойш нойч хортон шавж түүмүрт одоо нэрвэгдээд үнэхээр гэж хэлмэгцсэн. Энэ шилжилтийн үед мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл хувийн хөвшилд шилжиж, ихэнх нь хаалгаа барьж, олон мянган хөдөлмөрчид ажилгүй болж, ойн аж ахуйн салбар нь улсын мэдэлд үлдэн ойг хамгаалах, ойжуулах ажлыг төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж, ой эзэнгүй болсон гашуун түүх бий. 90 оноос хойш энэ систем нурж задарснаас хойш бол бүхий салбарт бол амаргүй байдал үүссэн. Түүний нэг нь ойн салбар. За тэгээд тухайн одоо яамдуудын нэг булан тохоо гэж ярьж болно. Нэг товчоо нэртэй, хилтс нэртэй иймэрхүү байдалтайгаар ингээд явж ирсэн. Одоогоос 800 гаруй жилийн өмнө өнөөдрийн бидний амьдарч байгаа энэ газар нутгийн оюун модонд гал түмэр гарч, өөрөөс урдчсан сэргийл хамгаалах талаар хуульчилж байжээ.
бид бүр эрт дээр үеийн сэхлээр нь хамгаалж ирсэн түүхэн уламж бол бий. 1206 оны Алтан хааны цаазын бичиг халах журам хууль оймуудыг хамгаалах, ойгоос одоо гэмтээсэн, хохироосон бол торгуул шийтгэл хүлээлгдэг ийм түүхэн уламжлалыг бол манай өвөг дээдсүүд бол бий болгож иржээ. Уур амьсгалын урт хугацааны хур ашиглалт нь оюун нөөцийг аажмаар багасгах гэдэг хүргэж байна. Сүүлийн 60 жилд хамгийн их хохирол, сөрөг үр дуур учруулж байгаа байгалийн хоёр хүчин зүйл байна. Ой хоёрын төмрийн асуудал байна. Хоёрдугаарт ой хөнөөж явжийн асуудал байна. Жилд гарч байгаа нийт төмрийн 90% нь хүнээс үүдэлтэй төмөр гарч байна. За үлдсэн нэг 5-8% нь одоо аян цахилгаанаас үүдэлтэй төмөр гэж үздэг. Тухайлбал 1996, 1997 оны ойд гарсан төмөр бол зөвхөн одоо Монголын нэг ганц нэг бүс нутагт төдийгүй Монголын нэлээд олон бүс нутгийг хамарч нэгдсэн үндэсний байгууллага хүн сүлж ажиллах байгууллагын мэдээллийн салбарт гэсэн ийм томоохон төмөр гарч байлаа. Ийм төмрийн үр дагаврууд нь цэвдгийг хайлуулах, за ой экосистемийг өөрчлөх, за ой нөхөн сургалтыг одоо нөөц соёлыг хомсдуулах, байгалийн одоо ан амьтанд сөргөөр нөлөөлөх олон янзын үр дагаврыг учруулж байгаа. Гал төмрээс урдчилан сэргийлэх, ойн төмрийн эсрэг халуун амиа үл хайхран тэмцдэг баатрууд бол онцгой байдлын албан хаагчид гэдгийг бид мартах учиргүй. Өнгийг уусгах сэтгэлийн бороонд найз минь дурсамжийг минь сануулan ирээж эргэлдэн шуурах салхинд ор залуунасаа хийсгэж олон аавын хөвгүүд мөр зэрэгцсэн онж явууд их орон минь амгалан байг эр цэргүүд алхаа. 1969 онд төмөр эсэргүүцгэж Монгол улсад анх байгуулагдсан. За тэр үед бол 7 одоо аймагт салбар ангиудтай ийм төмөр эсэргүүцэх агаар харуулын алба гэж байгуулсан. За энэ үед манай төмөр эсрэг агарын харуулын албад маш олон сайхан шүгүрчид, маш олон сайхан одоо мэрэгчлэлтүүд бол бэлтгэж байсан. Алба байгуулагдсны гол ач холбогдол нь юу вэ гэхээр ерөөсөө төмөрийг нислэгээр багтаар нь илрүүлээд багахан талбай хохиролтой үед нь шуурхаа унтраах. Энэ л албаны үүрэг зорилго бол энэ л байсан. Нийтдээ 80-аад шүгүрчинтэй ийм л алба анх байгуулагдсан л да. Одоо бол онцгой байдлын энэ албад шилжиж энэ ажиллаж байгаа улсууд бол гамшигтай тэмцэх албан ажлыг гүйцэтгэж байгаа учраас бүрэлдэхүүн нь олон дахин өссөн байдаг л да. Нийгэм шилжилтийн хүнд цаг үед Монгол улс биологийн олон янзын тухай, уур амьсгалын өөрчлөлтийн тухай, сүлжилтийн тухай зэрэг олон улсын грек конвенцэд нэгдэн орсон нь байгаль орчныг хамгаалах, оюун менежментийг Монгол улсад хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн юм. Оюун бодны салбар эргэн сэргэх нөхцөл нь 2007 оны оюун тухай хуулийг шинжлэгдэн батлагдсан явдал байлаа. Хуульд зааснаар эдийн засгийн өгөөжид нийгмийн үр ашигтай, экологийн ач холбогдолтой оюун менежментийг хэрэгжүүлэх зорилгоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюун хэрэг эрхлэх газар байгуулагдаж, аймагуудад сум дундын оюун ангиуд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Намайг одоо яг ажиллаа авахад бол ерөнхийдөө ер нь эзэнгүй болсон байсан. Байгаль орчны яамн дээр бол хилтэс байсан. Хилтэс нэг 3 хүнтэй. Ингээл болоо. Тэгээд ер нь бол ингээд уламжлалт одоо тэр удирдлага засаглал нь бүгд ингээд сарнаад устаад те хүмүүсийн нөөцийг ч гэсэн ерөнхийдөө алдсан. Тэгээ өглөө усаад ирэхэд хууль бас мод бэлтгэлийн асуудал. Тэнд ч ойн зөрчил гарч ийн ийм чуулга явж ийн гэдэг тийм хүнд одоо салбарыг бас бид нар хүлээж авсан гэж хэлж болно л доо. Шинэ хуулийн үзэл санаан дотор шинээр юу орж ирсэн бэ гэвэл хамтын оролцоотой ой менежмент гэдэг одоо энэ үзэл санааг одоо оруулж ирсэн ийм хууль бас
Хуулийн дагуу бол ойн сангаа эзэнтэй болгох, нутгийн ард иргэдэд эзэмшүүлэх ойн нөхөрлөлүүд маш олноор байгуулагдсан. 2007 оноос хойш ойн төмөр хулгай мод итгэл бол одоо бүрэн зогссон юмд амжилттай ажиллаж байгаа. Тэгэхээр хамтын оролцоотой ойн менежмент гэж яг юуг одоо хэлээд байгаа юм бэ гэдг нь бол одоо бүтцийн хувьд хин одоо яг нутгийн иргэдтэй, тэр нөхөрлөлүүдтэй, тэр аж ахуйн нэгжүүдтэй тулж ажиллах юм бэ гэхээр ойн ангиудыг одоо шинээр байгуулахаас хэрэгцээ үүссэн. Бид нар анхлаад нөхрөл үүсгэн байгуулагдаад одоо бэрхшээлүүдтэй маш их тулгарч исэн. Яагаад гэхээр шөнө өдөр одоо 31-тэй хулгай явдаг. Тэгээд дээрээс нь бид нар чинь бас одоо занал хийдэг, айлган сүрдүүлдэг ийм одоо ноцтой ийм хэрэгжлүүд маш их гарч ирсэн. Энэтэй бас одоо нүүр тулж учирсан улсууд бол одоо энэ нөхрөлийн хасагчид идэвхтэн байгаль хамгаалагч гэдэг нөхрөлийн бас ийм дорн тооны бус ажилчтай байдаг. Ингээд нүүр тулж ажиллаад одоо бас эдий болоод одоо сайхан болсон байна ингээд. Ойн нөхөрлөлүүд бол мэрэгжлийн байгууллагууд маань мод үйлдвэрлэлийн мод үржүүлгийн газруудтай болж тарьд суулгац үржүүлж ойжуулалтанд гаргаж эхэлсэн. За ойн нөхөрлөлүүд маань хамтарч ой зохион байгуулалтаа хийдэг, өвчин хордны судалгаа гаргадаг, дээд байгууллагатай уламжилт устгал хийдэг ийм эмх зэгцтэй болж ирсэн. Тэгээ Хүсгэл аймагт бол 295 ойн нөхрөл байдаг бөгөөд дандаа одоо мал малалдаг, ойн захад амьдардаг одоо ийм хүмүүс тэр эдгээр одоо яаж амьдралаа золгуулах вэ гэхээр ойн сангаасаа орлого олох энэ үйл ажиллагааг нь бид нар дэмжихээр одоо ажилладаг. Бас одоо бэлэг дурсгалын ойн сангаасаа одоо хаягдл модоор бэлэг дурсгалын зүйлсэж орлого олдог. Ойн ашиглалтын чиглэлээр одоо ийм нөхрөлүүд бол одоо нэлээд хэд ажилладаг шинэ одоо ийм менежмент орж ирэх, нутагшуулах энэ үйл явцыг манай ой агентлаг бол хэрэгжүүлэн зохион байгуулсан гэж хэлж байна. Бочрын маань болохоор 586,976 га талбайг эзэмшдэг. Манай сумын хувьд 11 га талбайд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдагаас манай ой ангийн дангаараа 3 га талбайд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ бусгааны бүрэн системтэй боллоо. Чухал нэгжүүдэд дэмжиж 8 га талбайдаа бас мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь цаашдаа тэрбум модны ажлын хүрээгчсэн үр дүнтэй болон компаниудын маань ч гэсэн хийж байгаа үйл ажиллагаанд илүү үр дүнтэй ажилтсан талбай маань өөрсдийн тарих судалцаараа тарих боломжтой болж байгаа. Хэнти аймгийн Дадал сумынхан эдийн засгийн зөвлөх салбар болсон мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ туслах аж ахуйн салбар, зөгийн, гахаа, дахиа, галуу зэргийг үржүүлж сумын хөдөлмөрчид, гурван нуурын ажилчид амрагчдын хэрэгцээг хангаж байна. Ойн дагалт баялаг яг Ерөөгийн мод үйлчлэлийн аж ахуйн үед бол бас хийж байсан. Даалт ашиглалтын төлөвлөгөөд одоо бугын өвөр, самар жимс, эмээлийн бэлтгэц бас хусны өвөр шатааж одоо энэ богоон топо тийм газруудад бас нийлүүлдэг. Тийм 2 гаруй ажилтнаа төлөвлөлтийн барьгаад байсан. Төмөр замын депот одоо утаагүй нөөцийг бий болгож өгч байсан. Арчигны нэгдлийн үйлдвэрт одоо уусдаг харт тосыг өгч байсан. Уусдаг харт тосыг бол одоо дэрэн модны үйлдвэрт төмөр замд өгч байсан. Гэх мэтийн одоо дагалт баялуудыг бид бас ашиглаж байсан юм аа. Ихэд ил хэм баялаг хязгаартай. Гэвч ойн дагалт баялаг хэмжээлшгүй. Ойн сан бүхий газрыг хамгаалдаг нөхөрлийн төлөөлөл ойн дагалт баялагийг олон төрлөөр ашиглаж байна. Манай бугант баянжин нөхрөлийн хувьд болохоор Зүүн Азийн орнуудын Африкт төсөлд хамрагдсан. Энэ маань ямар зорилготой вэ гэхээр зөвхөн байгалийн дагалдах баялагын бүтээгдэхүүнүүдийг ашиглах, түүгээр бүтээгдэхүүн орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, за мөн одоо нөхрөллүүдийн үйл ажиллагаа, нөхрөлийн гишүүдийн амжиргааг дэвшлүүлэх тэр зорилгоор бид нар зорилт тавиад ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд дагалт баялагаар байгалийн гаралтай эрүүл мэндийн дээлтэй бүтээгдэхүүн хийж дахин боловсруулж дэвшилтэд шийдлийг санал болгож байгаа нь ehd дэлхийг хайрлан хамгаалж байгаа нэг төрлийн шинэ хандлага олон нийтэд түгэн дэлгэрч байна. Ойн салшгүй нэг үнэт баялаг бол ховор нандин ан амьтад. Нэгэн үе нэг яамд харьяалагдж явсан ан агнуурын салбар нь ан амьтдыг хайрлан хамгаалах, түүний нөхөн үржилтийг хангах, ан агнуурын ажлыг зөв зохион байгуулалтаа явуулах, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор анчтын нийгэмлэгийг 1958 онд байгуулж байжээ. Манай орны ан агнуурын хөгжил гаргасан нэг үзэгдэл бол ан амьтдыг шинээр нутагшуулах, ууган нутагт нь авчирч үржүүлэх ажлыг амьтан судлаач биологч нарын олон жилийн уяггүй хөдөлмөрийн үр дүнд хийсэн юм.
Манай тусгай хамгаалалтын газар нутаг гэхэд усан хангамж маш муутай. Яг энэ нийтдээ энэ 70,000 газар нэг 3-4 хүн болог байгаа. Том хэмжээний гол горох гэж байхгүй. Тэгээд амьтдын популяц аягүй их өссөн болохоор зэрлэг амьтан буюу малын бэлчээр давхцах иймэрхүү нөхцөл байдал сүүлийн жилүүд аягүй их ажиглагдаад энэ дээр бид нар ямар арга хэмжээ авч ийнэ гэхээр одоо зориудын аргаар одоо зөвхөн энэ тусгай хамгаалалтын газар нутгийнхаа нарсан ойд байлгах зорилгоор одоо туруутай амьтад гэхэд хужир мараа тавьж байгалийн усан сан байгуулж дээрэс нь одоо махын эзтэй амьтан буюу хөрөн баагаад одоо хавар яг эзэжил хомс цагт одоо биотехникийн арга хэмжээ буюу сэгжимээр хооллох мол тиймэрхүү арга хэмжээ маш ихээр авж байгаа. Зэрлэг гахаа популяцид бол намар одоо ялангуяа энэ тарилангийн бүс рүү орж ирэхээс сэргийлж яг уулын гүндэн байлгах зорилготойгоор будаа тижил мижил бас тавих тиймэрхүү ажлуудыг эрчимтэйгээр сүүлийн жилүүд хийж байгаа. Монгол орны ойн байгууллага анх байгуулагдсан 1924 онд аж үйлдвэрийн яам гэж байсан түүнд ойн хэлтэс байгуулагдсан цагаас эхэлж ойг хөнөөлж шавж түүмрээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Монгол улсын температурын өсөлтөөр дэлхийн дунджаас 3 дахин өсөлттэй байгаа нь ойн экосистемийг доройтуулж байна. 1931 онд богдуулын ойд ойн хөнөөлж шавж тархахад засгийн газрын тогтоол гарч тухайн хортон шавжтай биологийн аргаар тэмцэлд явуулж байсан. 1948-аас 49 онд богдуулын ойд Сибирийн хөр ирвэхээгээд ойн навч шилмүсний зонглогч хөнөөлж шавж тархаж ой модыг ихээхэн хэмжээгээр сүйтгэхэд мөн одоо биологийн аргаар, микробиологийн аргаар онгоцоор тэмцлийн ажлыг анх гүйцэтгэж байсан. Ойн экосистем алдагдаж, олон төрлийн хортон шавжийг тархаж модыг үе олноор үгүйрүүлж байгаа нь даанч харамсалтай. 1982-аас 83 онд бол зөвлөлт холбоот улсаас бактерийн бэлтгэлийг анх үйлдвэрт туршиж Булган аймгийн Тишиг суманд 1000 га талбай туршилтын ажлыг бусад одоо инженер судлаачдынхаа хамт анх гүйцэтгэжсэн. Үүнээс хойш одоо ойн хөнөөл шавжтай авиа микробиологийн аргаар тэмцэх ажлын үндэс суурь нь тавигдаж одоо хүртэл одоо микробиологийн аргаар тэмцэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ арга бол олон улсын хэмжээнд батлагдсан амьтан болон одоо бүлээн цустай амьтдад ямар ч хор хөнөөлгүй ийм дэвшилтэд арга технологи байгаа. Сүүлийн 30 жилд одоо барьж байгаа бодлого бол хамгаалтын чиглэлийн бодлого гарсан. За засгийн газар хөгжүүлж байгаа хамтлаг ойн газраас бол 2022 онд байгуулагдсанаас хойш барьж байгаа бодлого бол зүй зохистой ашиглалтыг дэмжих. Ашиглахгүйгээр тэнд унсан, унан гадаад төмөж чадсан тэр юм чинь одоо ойн сангаас болоод нөгөө нэг одоо хорхоо шавьжчиндээ одоо бидний яриад одоо хорхоо гэдэгтэй гэдэг чинь хөнөөлж шавж маань одоо их хэмжээний дэлгэрч байна. Тэгээд байгаа бол 2 дахь 3 дахь гэдэг ингээд хөнөөлж шавжууд гарчиж байгаа. Бид нар болохоор тогтоом барьна гэж ярьдаг. Тархалтыг хязгаарлах гэж ярьдаг. Энэ одоо тэмцлийн ажил юмдаа болохоор бид нар орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлээд дроныг ашиглаж байна. Дээрээс нь онгоцоор хийж байгаа мөн газрын бас нэлээд хэд хэдэн аргууд байж байгаа. Тэр байтугай ингээд тухайн жилд тархсан шавж маань яг ингээд намар болоод ирэхээр үйлчлэх бэлтгэлдээ ордог. Тэгээд өндгөлдөг. Тэр өндөг нь болохоор хаана байдгүй гэхээр модны ёроол, үндэс тэр холцны завсар, зам хадны одоо ёроолоор бол ингээд маш хэмжээгээр өндөгөө шахаад за тэгээд дараа жил нь дахиад хэдэн сая хэдэн тэрбумаар олж ингэж өсөж ингээд гарч ирдэг гэж. Аавч арга хэмжээг цогцоор нь хэрэгжиж одоо зөвхөн хамгаалах биш зүй зохистой ашиглалтыг гэдэг нэг бас хэмжээ явж иж одоо ойн сан маань өөрөө нэмэгдэж эдийн засгийн эргэлтэнд орж явах хэрэгтэй байгалийн үнэт байдаг юм аа. Орхон сэлэнгэмжээртэй тужийн нарсан ой олон зууны тэртэгээс тужлан ургасан нарс сэлэнг сайхан нутгийн минь чимэг болсон ой сэлэнг төмөн олны минь мэлний гисэн ой хэмээн Монгол улсын хөдөлмөрийн баатар Жамсран ойн салбарын түүхтэд 100 жилдээ зориулан шүлгэлжээ. Тужидаа ургасан тужийн нарс бол Монгол орны хамгийн том
таримлаа. Энэ онд Монгол зах зээлд орсон 92 оны үед энэ чадсан аг одоо хятад руу гаргаж энийг далимдуулж энэ их хүн байдалд орсон. 99 оноос 13 жил одоо хамт ноцолдож яж энэ төжийн нарс чи өөрөө 46.5 мянган гатлва эзэлсэн тийм талбайтай юм шүү дээ. Энэний одоо 14.5 мянган гатлваг нь манай хоёр байгууллага нийлж оожуулаад 2011 онд улсын сан төлөөлөж өгсөн байна. Энэ бол олон хүний одоо хөдөлмөр шингэсэн. Энд одоо ялангуяа бид одоо 10 жилийн хүүхдгүүгээр богино хугацаанд дээр оожуулах ямар ч боломж байдгүй учраас хаврын оожуулалтанд одоо доод нь 90 хүүхдэд 120 хүүхд авч ажил болдог байлаа. Ингээ 29 жил мод тэрхэд нийтдээ 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй хүүхд ажилласан байна. Хамгийн сайхан бахархалтай юм гэхээр Сэлэг нутгийн хүүхдүүдээр нь олгоог нь басгуулсан хамгийн бахархалтай гэж би бодож бахархаж явдаг. Манай энэ мэрэгжил бол тэтгэврт гардаг мэрэгжил биш. Би 1973 онд барилгын техникумын ойн техникийн ангийг төгсөж ирээд 2009 онд тэтгэврт гарсан. Тэтгэврт гарснаас хойш Өргөн Сэлэнг гэдэг компанийг байгуулад өнөөдрийг хүртэл одоо ажиллаж байгаа. Улсад бол нэг 5000 га газрыг ойжуулсан байдгийг, тужийн нарсны энэ нөхөн сэргээх ажлын 70%-ийг ойжуулсан байдгийг. Тарж явгуулдаг хүмүүсийн гიშгсэн үлэндээ таримлаа ногоон болгоно. Тайр цогтолдог хүмүүсийн гიშгсэн үлэндээ тайруулсан хожуул хонхоор чиглэлнэ гэж би хэлсэн байгаа. Би бас тэр ярилцаж өгч байсан. Тэгээд ингэж хахад тэр сайхан бахархалтай юм одоо тарж явгуулсан модныхаа дундаа та бүхэнд ярилцлага ургаж байгаа модоо сууж байгаа энэ хандисах байгуултай. 11622 га талбайд ажилт хийж 6700 га талбайг нь яг тужийн нарсан тарьсан. Бидний ажилт мод үржүүлгийн ажлын оргил үеийн үйлүүд 1998 2000 оноос эхлээ 2012 оны хүртэл үргэлжилж байна. 1990 оноос хойш оюун салбарын бодлого алдагдсанаар модны хулгай түймэр хортон шавжгээд эхд дэлхийн үндэс болсон оюун модыг сүйтгэж байсан жишээ олон бий. Гэвч цөөн боловч моддоо өөрийн ам шиг хайрлаж халуунд халж хүйтэнд хөрч явсан улс бол ойчд билээ. За ингээ өнөөдрийн тухайд бол энэ яг цогоо улаг дээр бид нэрчээ зогсож байна. Энд 2011 онд бид нь 670 орчим га газар 2 настай тарч ойжуулт хийсэн. Энэ ч одоо урьдчилан Монгол ерөнхий төсөнд газар нэрж үзээд тэгээ энэ одоо үнэхээр агуу юм хийсэн байна гэд бас хамгийн сүүлд одоо намайг байгаль шиг гой таснасаар шагнасан. Моддыг хойгаар нүгүй хийж нүдэн дээр нь устгахыг харсан тэд эргүүлэн өрсөлүүлж тарж ургуулж чадажээ. Ойчд хойч үедээ үлдээх их хөвийг үлгэрлсэн тод жишээ бол тужийн нарс юм. Үнэхээр одоо нэг ийм юм тарьчаад навар рээд ингээ сарваагаад ингээ ном ногоон руу яж хатвал энэ одоо хүний бас дотор зангис нулимс гарна шүү. За дээр нь бол одоо би энэ цамхаг гэдээ одоо байж байгаа. Одоо өнөөдөр чинь ингээ тарахад үнэхээр би чинь Монгол онд мод тарьсан байна шүү дээ. Энэ одоо бидний хойч ирээдүй тийм ээ. Энэ ч 2-300 настай мод шүү дээ. Тэгээ хойч үедээ бид одоо энэ ногоон байгаль үлдээж байгаа хамгийн том ажил шүү дээ. Монголчуудын бүтээсэн нүүдлийн соёл иргэншлийн байгаль ихэ хүндэтгэн дээдэлж зүү зохистой харьцах уламжлал арга ухаанаас суралцсан өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хостуулан уур амьсгалын өршлийн эсрэг хамтдаа хэмжцгээе. Дэлхийн 2 тэрбум гаруй хүний амжиргаанд замсхилж буй цөлжилт болон манад үүсэж байгаа шар шорон шург бидний хувьд нэн толгодсон асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт газрын дороолт ямар нэгэн хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн өвөрг ашигтай арга бол мод тарих явдал юм. Монголчууд бид угаасаа мод тарих, ном туурах, үр хүүхэд өсгөхийг 3 дээд буян гэж үздэг. Тиймээс дэлхийн нийтийн өмнө толгороод буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэр умаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь
2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарж ардчлан хамгаалж ургуулснаар ойн санг 9% хүргэж солилжилт газрын доройтлыг бууруулан хүлэмжийнхэн шингээл усны нөөцийг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогыг биелэн олоход чухал нөлөөтэй. Улсын үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд орчимжуулахаар засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг ойн газар ажиллаж байна. 100 жилийн түүхтэй ойн салбарын бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангаж ажиллах тэдний хөдөлмөр зүтгэл нь олон хүний ажил амьдралын өрөөгөөжийг тодорхойлоод зогсохгүй. Монгол орны ногоон хүрэн болсон ойг хамгаалах, нөхөн сэргээх гол хүчин зүйл болж байна. Монгол улсад тарьцуулгын нөөцийн хэмжээ сүүлийн 3 жилийн хугацаанд бол 3-аас 5 дахин нэмэгдсэн тоо үзүүлэлт. Яг энэ 2023 оны сүүлийн тоолгын дүн баримтаар аваад үзэхэд Монгол улсын тарьцуулгын нөөцийн хэмжээ 62 саяд хүрсэн байна. За мэдээж энэхүү тарьцуулгын нөөцийн хэмжээг тэрбумаар тоологдох модны нөөцлийг бүрдүүлэх чиглэлд бол өшөө нэмэлт ахил дэвшиг бол гаргаж ирэх шинэ дэвшилтийн технологи инновацийг ойн салбарт нэвтрүүлэх нутгшуулах ажил бол бидний өмнө тавигдж байгаа томоохон зорилтуудын нэг гэж ирж болно. Энэ бол одоо хариуцлага. Тийм учраас одоо энэ уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүх компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллах ёстой. Одоо зөвхөн энэ ойн салбартаа оюун санааны хувьд, техник технологийн хувьд дэвшил гаргах, өөрчлөлт хийх бүгдээр. Уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагуудын хүрээнд тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн амлалт өгсөн аж ахуйн нэгжүүдийн хүрээнд дэд бүтцийг хөгжүүлэхэд томоохон ажлуудыг хийж байна. Оюутлага компани хүрээнд ойн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлгийн ялангуяа говь цөлөрхөх хэрийн бүсэд мод үржлийн газрын дэд бүтцийг байгуулахад тодорхой ажлуудыг хийж, энэ жилийн хувьд хэд 3 мод үржлийн газрыг бол улсад хүлээлгэн өгсөн байх жишээтэй байна. За мөн Эрдэнэ тэтгэврийн өмчт үйлдвэрийн газрын зүгээс ойн инновац технологийн паркийг байгуулах ажлыг эхлүүлж 2021 онд ажиллаж байна. Үүний хүрээнд ойн генетик нөөцийн төвийг байгуулж 10 мянган тонн мод суугны үрийг хадгалах, урт хугацаанд хадгалах энэ байгууламжийг Монгол улсад анх удаа байгуулсан байх жишээтэй байна. Яг 23 оны байдлаар аваад үзэхэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжийн тоо сүүлийн 3 жилд бол 5 орчим дахин нэмэгдсэн байгаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо 1.5 тэрбум мод тань төлөвлөж байгаа. За энэ бол одоо ойролцоогоор нэг 450 орчим мянган терминал бий болно. Хамгийн гол үр дүн бол Монгол орны одоо ойн сангийн нүүрс төрөгчийн шингээлтийн хэмжээ төдий хэмжээгээр нэмэгдэнэ. За одоо нүүрс төрөгчийн хий ялгаруулаад одоо дэлхийн уур амьсгалд нөлөөлж байгаа энэ нөлөөллийг мэдээж тодорхой хэмжээгээр бууруулах нэ. Бид төдий хэмжээний га талбайгаар одоо тооцсон нүүрс төрөгчийн хий шингээлтийг Монгол улсын хэмжээ нэмэгдлээ гэж ойлгож байна. За дээрээс нь хамгийн гол үр дүн бол хүн болгон байгалаа ирээдүйн хойч үедээ үлдээхэд энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөн хамгийн үр дүнтэй гэдэг бүх ойлголтууд хүний тархин сууна. Энэ бол биднээс хамгийн гол зорж байгаа үр дүн. Бид одоо байгаа энэ сангаа өөрийнхөө тэрний хүүхдэд хадгалж үлдээхийн төлөө ажиллаж байна. Тэр газар мод тариул илүү сайн үр дүнд хүрнэ гэдэг бүх зохион байгуулалтыг эндээс салбар дондор уйлдаа зохион байгуулж. Одоо хүн болон хашаандаа очиод цэцэрхэн тариад ирэх юм бол 10 жилийн дараа тэрийг дийлхэ болно. Гэтэл та тэрний оронд та нэг гацуур 2 живсний мод тавьчихвал нэг өгөөж аав нь хоёрт ирээдүйн өвчтөд би хүүгээ анхны сургуульд ороход нь тарьсан мод юм аа 60 жилийн дараа өвөтгөө суугаад үуч. Тэр биднээс үлдэх хамгийн үнэтэй. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, өөрөөгөөжийн өнөө болон ирээдүйн хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгод нийцүүлэн, ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийн хомсдол доройтлыг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг бий болгохоор ойн газар ажиллаж байна. Онд
Засгийн газраас холбогдох анхаарлуудыг тавьж одоо энэ ажилд ингээ явхад бол яхаа аргагүй энэ тэрийн захиргааны энэ байгууллагын бүтэц байх хэрэгтэй байна гэдэг. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг ойн газар ингээ байгуулсан. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг бохих орондоо хэрэгжүүлэх нэгдүгээр үүрэг хариуцлага ойн газарт бол хэрэгжүүлэн ажиллаж байгааг нь хэрэгтлээ. За мөн ойн салбарын хэмжээнд үйл ажиллагаа, ойн салбарт хэрэгжүүлэх бүхэл үйл ажиллагааг бол зохицуулах, хэрэгжүүлэх ажлыг бол ойн газар маань хийж байгаа. Да, бас юу аа. Шилжээд. Сайн чи юу. Наадах манаа. Мотан. Да, это. Да, ты не даешь. Да. Сибирь шүү. Сибирь дасан зүйл. За баярлалаа бүгд намжид төсөө. 60 сая. 60 сая томат. 60 сая томат. 60 сая томат. Үлэмжийнхий болоод үйлдвэрлэг арин зүүн байгаль орчин дээлтэй байх. Байгальд улам өргүү байна гэдэг боломжгүй мэт болжээ. Дэлхийн нийтээр тогтвортой хөгжлийг зорилтуудыг хэрэгжүүлж, модлог ургамал ихээр тариалж, оюун бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдснээр хүний эрүүл мэнд эхд дэлхийн эрүүл байдал, байгаль орчны таатай нөхцөл бүрдэнэ. Мод тарина гэдэг иргэн аж ахуйн нэгжмөрийн албан үүрэг болсноос гадна бүх нийтийн хандлага эерэг болж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хамгийн чухал ололт гэж хэлж болно. Эхний 3 жилдээ бол бид нэр бэлтгэл ажлуудыг хийх ингээд төлөвлөгөө хийсэн байсан. За энэ 3 жилийн хугацаанд бол 425 мод үржүүлгийн газар улсын хэмжээнд бий боллоо. Тэгээд энэ мод үржүүлгийн газруудаар тарц суулгачуд бол маш их гэрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Тооныхоо хувьд. За тэгээд өргөжж байгаа үүнтэйгээ уялдуулаад бид нэр эх жилээс болоод бид нэр нэлээд тийм том талбайгаар масс тарилтуудыг хийх, олон тоогоор модыг тарих. За энэ хот суурин газруудыг чиглэсэн, за энэ доройтлын ойроо чиглэсэн, за зөвлөлтийн эсрэг газрын доройтлын эсрэг одоо энэ зургасуудыг тийм их хэмжээгээр энэ хот хоорондын, сумд хоорондын одоо тодорхой хэсгүүдээр лойсон судалгаан дээр үндэслэгдээд тухайн зүйлийн моднуудаар энэ зургасуудыг байгуулахын ажлыг өргөн цар бүрээтэйгээр эхлэхээр одоо ингэ зориод ажиллаж байгаа. 60 сая дахь модыг тарих хүртлийн 60 сая модыг бас хамтдаа ургуулсан одоо бүх хүмүүс бас энэ салбарынхаа сайднаас баярлалаа гэж хэлмээр байна. Манай компани бол 2001 оноос хойш бас байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаануудыг тодорхой хэмжээгээр эхлээд явсан байгаа. Одоо хотын хойд зүгт бид нар бас нэг амыг хамгаалan сэргээгээд тухайн үед бургасан байхгүй болсон, горхин ширэгдсэн байсан газрыг хамгаалж өсгөөд одоо бол тэнд алим ургадаг, буг гөрөөс нь бэлтж байдаг тийм сайхан болгож хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бид нар бодлогоо үргэлжлүүлээд одоо энэ тэрбум модынхоо хөдөлгөөнд хамтран оролцоод улам орон нутагта олон газар мод тарих зорилготой байгаа. Ер нь энэ хөдөлгөөн өрнснөөс хойш хөдөө орон нутгуудад Монгол орны өнцөг булан бүрт энэ мод тарих хөдөлгөөн маш сайн өрнөж байна. Сэлэнг аймаг Монгол Улсын засгийн газартай 20 сая мод тарих гэрэл хийсэн. За өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээний одоо хэмжээнд Сэлэнг аймаг бол 27.6 сая ширхэг тарьц 94 мод уржуулгын газарт ургаж байна. За дээр нь бол одоо Сэлэнг аймгийн хэмжээнд бол одоо нөгөө 5 төрлийн чөлөөт модуудыг бид нар мод уржуулгын газруудаа аймгийнхаа мод уржуулгын газар тарьж ургуулж байгаагаар бид нар бас бахархаж байна. Өнөөдөр манайх одоо 8-9 төрлийн модтай нийт модныхоо тоогоор бол одоо энэ жил сая 200 мянган ширхэг тарьц суулгац боожулж байна манайх. За боргоцоо цэхээрээ манайх жилдээ ажилчдаараа 5-6 тонн боргоцоо түүж одоо өөрсдийнх нь цэхээр үрээ гаргаж авдаг. Одоо 2024 онд болохоор манайх 80 кг
гаргаж авсан байгаа. Одоо үрийг тарьж энэ жил бид нар сая нарсны тарьц солгостой амжилттай ажиллаж байна. 2019 оноос мод ургамал тарьж нэг жилдээ дунджаар өрний олдос тарьц суулгахын байдлаас хамаарат нэг 14-өөс 21 төрлийн мод ургамал тарьж ургуулж байна. Ингэтэл 2021 оноос ерөнхийлөгчийн хэв бомод хөдөлгөөн өрснөөр ер нь хүмүүсийн байгальд хандах мод тарьж ургуулах ажил бол үнэхээр сайхан эрчимжиж байгаа. Мод үйлчилгээний талбайдаа өнөөдрийн байдлаар 1.3 сая ширхэг тарьц суулгацыг амжилттай ургуулад ууланд тарьж борлуулахад бэлэн одоогийн байдлаар ажиллаж байна. Тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд манайх бол төмөр өрөө гол за орон нутгийнхаа бас 2-3 компанитай хамтраад ажиллаж байна. За үүний хүрээнд манайх жилдээ 150-аас 200 га талбайд ойжуулалт хийж ажиллаж байгаа. Манай компани дангаараа 500-аас 600 га талбайд жилдээ ойжуулалт хийх хүчин чадалтай. За тэр мод үндэсний хөдөлгөөн гарснараа мод үржүүлгийн салбар маань ер нь их сэргэлт авсан. Нэг ширхэг модны үнэлгээ одоо багадаа л 1500 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Энэ нэргээд зах зээлдч тэр хуваарь хөдөлмөр эрхлэгч жижиг байгууллагууд за мөн жижиг нөхөрлөлүүд бол маш том хэмжээний бас хөрөнгө оруулалт болж орж ирж байгаа. За манай мод үржүүлгийн газар нь 29 хаад үйл ажиллагаа явуулдаг, 3 хэсэгт байрладаг. Шилмүүс тулны автомат төрлийн 20 төрлийн 3 цагаан тишгэг тарьц суулгаж өсгөн үржүүлэн боожуулж ойд одоо бэлдсэн модондоо гаргаж ажиллагаа нийлүүлж ажилтдаг байгуулга юм аа. За манай үйлдвэр нь тарьц суулгах ажиллагаас гадна үндсэн үйлдвэрлэлээс гадна туслах үйлдвэрлэлийг явуулж орж ирсэн бүтээгдэхүүнээ 100% ашигладаг ийм үйлдвэр юм аа. 1970 онд Монгол Оросын хамтарсан биологийн ижүүрэн экспедиц ажилласан. Энэ экспедицийн бүрэлдэхүүнд он хайгуул анги судалгаа явуулсан юм аа. Монгол Оросын хамтарсан биологийн экспедицээр суурь судалгаа хийснээр Монгол орны оюун үйлсэл хөгжил тодорхойлогдож, оюун салбарын анхны эрдэмтэд төрөн гарах шалтгаан болжээ. Энэ эрдэмтдтэй хамтарч одоо манай шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн ургамал судлалын одоо залуу ажилтнууд дээд сургуулийн оюутнууд судалгаанд орж ажилласан. Шинжлэх ухаан цөөрөлсөн эрдэмийн бүтээлүүд хөвөрж практикт нэвтрүүлснээр оюун модны салбарын чанартай, оновчтой оюун менежмент хийх нөхцөл боломж бүрдэжээ. Ингээд 1985 онд шинжлэх ухааны академийн системд ботаникийн хүрээлэнд оюун фитотехнологийн лаборатори байгуулагдсан түүхтэй. Тухайн үед бол одоо миний үед тийм баг зэвсгийн ховор, тооны машин байдгүй, компьютер хянаад хэрэгсэн огт байдгүй учраас одоо Орос сампин, Хятад сампин ПММ-аар хийдэг их өндөрлөлттэй байсан. Одоо бол техник хөгжиж сайхан болжээ. За шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяанд мөн оюун модны сургалт судалгааны хүрээлэн өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. За энэ хүрээлэнгийн үүрэгдүүх бол 1977 оноос эхлэлтэй улсын төсөвт оюун модны сургалт судалгааны хүрээлэн гэж ахин сэргэж үйл ажиллагаа явуулж байна. Ингээд төсөвтэйгээ нийлүүл бакалавр, магистр, докторийн төвшөнтэйгээ нийлүүл бараг 3000 орчим хэрэгжтэй өнөөдөр Монгол улсын онцлогоо бэлтгэн гарсан гэж ярьж болохоор байна. Дэлхийд даяар манай ерөнхийлөгч маань Монгол орны авдаг өсгөн баяжуулалтын уриалгыг бол гаргасан. Энэ уриалгын хүрээнд анх тарьсан цагаас нахуулаад таримлаа яаж өсөж хөгжих гэдгийг бас тодорхойлох шаардлага. Цаашдаа бол энэ таримлаа дээр энэ судалгаа хийгээд энэ карбоны одоо төслүүдийг хэрэгжүүлэх. Энийг яаж хийх вэ? Энэ ямар арга зүй хийх вэ? Ингээд бидний судалгаа шинжилгээний ажил. Тэгээд энэ Монгол орны ан карбоны чиглэлээр хамгийн одоо зэргүүлэх судалгааг бол манай хоёрын хийж явж байгаа. Жилийн оюун хүрээнд оюун салбарын мэрэгжилтнүүд өөрсдийн эрдэм мэдлэгээ сорж
мэрэгжлийн ур чадварын тэмцээнд оролцлоо. Энэ тэмцээний хамгийн гол хэсэг болох ойжуулагчийн тэмцээний шинжлэх ухааны академийн газар зүйн географийн өрөөлөн хөдөөж их сургуулиудад хамтран энийг хариуцсан ажиллаж байна. Судлаач хүмүүний хувьд эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд харахад хүмүүсийн онлын мэдлэгээс гадна бас практик мэдлэгийг бас нэлээд илүү бас дээшлүүлэх шаардлагатай юм байна. Тэгээд бас яг энэ дандаа залуучууд оролцож байгаас залуучуудыг бас нөгөө илүү сургах тал дээр анхаарах шаардлагатай байна гэж харагдаж байна. Тус тэмцээнд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд Ихэд дээд сургууль, сумын болон сум дундын 46 оюун ангийн оюун мэргэжилтнүүд оролцож оюун мэргэжлийн гайхамшигыг таниуллаа. Тэртээ 1952 оноос анхны мэргэжилтнүүдийг төгсгөж байсан их сургуулиуд орчин үеийн дэвшилтэй технологиг сургалтын хэрэглэгдэхүүнд нэвтрүүлж нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэсээр байна. Монгол улсад оюун мэргэжилтийн бэлтгэж эхэлсэн ууган танхимын хувьд бол манай танхим бол 1962 оноос эхлэн оюун салбарт анхны оюун мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэртех он жилүүдэд орсод бол таатай байна. Манай танхимын багш нарын судалгаа бол маш өндөр юмэнд бол явж байгаа. Тухайлбал бол манай Баатар Улиг профессорын бичсэн өгүүл бол дэлхийн шинжлэх ухааны шилдэг сэтгүүл болох сайенс сэтгүүлээр бол хэвлэгдсэн. Олон улсын эрдэмтдтэй мөр зэрэгцэн Монголын эрдэмтэн багш нарын судалгаа шинжилгээний ажил ундарсаар байгаа нь цаашдын хөгжлийг тодорхойлж байгаа явдал юм. Манай энэ олон төгсөгч дотроос бол энэ нэр хүндтэй алдар цолтой олон хүмүүс төрж гарсны дотроос бол академич цолтой нэг хүн байна. За тэгээд оюун болон байгаль орчны гавьяат гэдэг энэ ийм цолтой 10 гаруй хүн байна. За тэгээд шинжлэх ухааны доктор, боловсролын доктор ийм цол зэрэг хүртсэн 50 гаруй хүн байна. За тэгээд магистр ихэд 100 гаруй хүн байна. За гэх мэтээр бол энэ төгсөгч бол өнөөдөр энэ 100 жилийн хугацаанд тодорхой энэ төгсөлт явагдаж ирсэн хугацаанд бол бас энэ оюун салбарын хөгжилд бол бас тодорхой хувь нэмрээ оруулсаар явнаа. Бид амьдран буй газар нутгаа овог дээдсээс өвлөж аваагүй ирээдүйн хоочоосоо зээлж авсан гэдэг. Энэ хэвээр нь дараа үедээ хүлээлгэж өгөх их үүрэг хүлээсэн хүмүүс бол ганц ойчид биш халуун зүрхт хүмүүн та бид үйлээ. Байгаль эндрэн хайрлах ухааныг мэргэжилтэн хамт эцэг эхээсээ өвлөж авах нь ойчдын амьдралд элбэг төгөөдгөө. Манай оюун салбарт ажилладаг ажилтны багчид ер нь бол хуучны манай үеиг юм бол айлын 4-5 хүүхэд тэрнийхээ нэг хүүхдийн бол ер нь оюун инженертэй сурч ирсэн. Жишээ нь би бол 2 дахь үе дээр яваа оюун инженер хүн аавынхаа мэргэжилтэд өвлсөн. Энтэй адилхан манай оюун салбар бол ингээд бас тодорхой хэмжээний багшийн холбоотой байдаг. Энэ ажлыг өөрөө багасаа ер нь өөрийн хүсэл сонирхлын дагуу оюун техник мэргэжил эзэмшиж аваад тэгээд нөхөдөө өвлүүлж өгсөн. Зээжийнхаа мэргэжлийг бас үедээ амжиж авсан. Тэгээд Монгол орны оюун үржүүлгийн ажилд бас хувь нэмрээ өөрийн биеэр бас оролцуулж явж байгаад бас их талархаж явдаг. Одоо манай верхэд улсын аваар хуулж байхад энэ оюун санаагийн Бямбсур, Нимосур Намсра эднэр чи манай вергээд жолоод тамир энэ хэрлээд орж өрөөд байх шиг байна тийм. Тэгээ Жоржийн Гамбат гэж энэ өрөөгийн төвд байна. Тэгээд өөрийнхөөгийн тамир байсан. Маань юу гэдгийг биднийг мэдээ орсон цагаас авахулаад тээврийн жолооч ялангуяа мод тээврийн гэж жолооч байсан. Тэгээд яхаа аргагүй бид нэрээс аавгаа дагаал ерөөсө тэр ингээд ой мод руу ингээд ороод өвчиж байгаа. За тэгэл мод боловсруулах мод ашиглах ашиглалтын буюу энэ ажлуудыг хийгээд инхээсээ гадна тодорхой бас үүрэгтэй байсан. Юу гэхээр ойжуулалтын ажлыг хийдэг байсан. Нэгэсэндээ ойгоос модыг авчхаа зөрүүлээд
тарина гэдэг тийм энэ зарчим бол бас өнгөрсөн тэр 70 80 90 онд бол маш одоо зүй зохион байгуулалтаар явагддаг байсан. Тэгээ бид нэ тэр мод тайрж ашиглах, боловсруулах тэр үйл ажиллагаа юмыг байнга хараад ажиглаад тий оролцоод явдаг байсан. Амун залгуулаад бас тэр модыг тарьж ургуулах тэр ажилд нь оролцоод тийм үү тайрцсан гэл тужийн нарсанд хүртэл би бас нэг жил бас аатаа очиж бас мод тарьж исэн бага хүүхэд байхдаа. Тэгээл энэ бүхэн манаас яах аргагүй бид тэрийг ингээд тэр салбар руу ингээд татаж оруулаад тэр мэрэгжил рүү ингээд татаад оруулж байгаа байхгүй юу? Байгаль эхийг энерги хайрлах үзэл ямар ч хүний зүрхний гүнд оршиж буйг ажил үйлсээрээ нотлох ойчид маань дараагийн 100 жилийн хөгжлийн буйхаг үргэлжлүүлж байна. Тэдний дэргэд байх хэн ч гэсэн ажил мэргэжилд нь татагдан дэлхийн эхийг яаж зөв хайрлах ухааныг сурдаг нь энэхүү кино бүтээх явцад уран бүтээлч бидэнд мэдрэгдэж байлаа. Энэ үед ойжуулагчаар ажиллаж байсан одоо энэ улсад бүгд л одоо миний гарын явж байсан улсууд байна. Атганбаатар байж ингээд цагаан магаа гэдэг эднүүд бол одоо манай дээр сургууль төгсөөл манай дээр 10 жилээ төгсөөд අපි 93 онд мотор зүлэх таанд ажилладаг. Ойжуулагчаар энэ төмөр гэж манай нэгтэй бидний чинь дараа бодлоо. Мод яаж өөр яаж төвхөө бүгд өөрөө зааж өгдөөсөн байна. Яг өөр руу ажиллаж байгаа юм шиг. Ажилласан шиг бидний сургууль хүмүүж байсан. Нэгэн зууны хуудас сэргүүлж алдаа оноо амжилт бүтээлээ дүгнэн сэргэж. Ойн салбарынхаа түүх 100 жилийн ойг Монгол орныхоо өнцөг булан бүтээний төлөө өгүүлж буй ахмадууд болон ойн салбарын нийт ажилтан албаагчтай түүх 100 жилийн ойн баярын мэдээг ургаж байгаа мод жишгээ та бүхний ажил үйлс амьдрал нь үргэлж өдөө цэцгэлэн бахын үлзийдээ сайхан өрөөлийг өргөн төшүүлье. (1930-аад онд хот зөөрийн газрыг цэцэрлэгжүүлэх ажил өрнөж анхны мод уулах лавар навчид төлөөсийг улсын банкны дэргэд суулгаж байжээ. Улмаар 1940 оны намар одоогийн төв цэцэрлэгийг үүсгэн байгуулж засвал замын хоёр талаар мод тарьсан байна. Нийслэл хотын жижигхээр манай орны олон хот суурин газар цэцэрлэгч нь тогтчиж өнгө зүсээ хувиргасан. Би хотыгаа үнэхээр цэцэрлэгч сайхан ногоон хот гэж бодож байгаа. Яг л манай хот бол төвдөө зүгээр гайхамшигтай. Сайхан ногоон байгууламжтай цэцэрлэгтэй. Явгийн цэцэрлэг, ашарын цэцэрлэг, үнчи цэцэрлэгээр айдан тэгээд яарамгийн зам гэдэг бүгдийг одоо яг удирдах зохион байгуулж тарьж суулгасан юм аа. Ганцхан хүний соёл тэнд хайцлаг чуулгуулгаас биш яг хэрэгдэрэн манай хот бол цэцэрлэгч ногоон хот юм аа. Өнгөрсөн хугацаанд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд ойн сан бүхий нутаг дэвсгэрээ хамгаалж нөхөн сэргээсээр ирсэн олон туршлага буй. Өөрийн нэг нь Монгол Солонгосын ногоон хэрэм төсөл. Ингээ бид нэр 96 онд Солонгосын ойн агентлагийн захирал Леон Рай гэдэг хүнийг урьж авчраад Монголын нутгаас бол үүсдэг тэр шар шорон шуурга Солонгос, Япон ингээ тэдний нутагт очдог бас байгаль цагаагаар эдийн засагт муу нөлөө учруулдаг учраас цаашдаа том хэмжээний төсөл байгуулах нь зүйтэй юм аа гэж бид нэр анхны санамжлагыг байгуулж ирсэн юм байгаа тийм ээ. Үр дүн нэлээд амжилттай явж байна. Та бүхэн одоо харж байгаа бас өнгийн наан бол айхтар том ногоон хэрэм бий болчихсон байж байгаа. Тэр ажлыг хийхэд одоо хувь нэмэр оруулсан байна бид нар бол тэгэхээр бахархалтай байна. Манай улсад 2006 оноос эхлэн хэрэгжиж Өмнөговь аймгийн Далан задгад сум, Булган сумын нутаг дах Баян цаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж 3046 га талбайг ойжуулсан. Илэнгийн аймгийн Буган, Ерөө сумын Буган тосгонд томилогдож ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол Солонгосын бортохтой мод үржүүлгийн технологиг Монгол дайлуулах тусгаж ингэж оруулж ирж байгаагаараа хамгийн онцлогтой байгаа. Энэ үлэмжинд одоогоор 2000 бортох тарьц байгаа буюу ерөнхийдөө 48000 нарсны тарьц. Тарьц болгоноо өөрийн гараар арчилж ургуулж, инхрийлж одоо хүүхдтэй арчиж байгаа юм шиг л арчиж ургуулж байгаа.
Тэр бомод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш оюун салбарын дараагийн сэргэлтийн үе ирсэн гэдэгтээ хүн бүр санал нэгдэж байгаа өнөө цагт оюун газрын гадаад хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Одоогоор 60 гаруй улс оронтой хамтран ажиллаж байгаа нь цаашдаа салбарын хүрийн нөөцийг чадварчуулах, харилцан туршлага судлах, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжих нөхцөл бүрдэж байна. За Европын холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тухайлбал бид одоо 120 орчим сая евроны хөрөнгө оруулалт хөнгөлөлтөө зээлийн асуудлыг одоо яг энэ өдрүүдэд яригадаад явж байна. Өнөөдөр бид Хөвсгөл аймагт ирсэн байна. Энэхүү түүхэн айн арга хэмжээнд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Үе үеийн ойчдод тэр дундаа Хөвсгөл аймгийн ойчдодоо чин сэтгэлээсээ баярын мэнд хүрэхийн зэрэгцээ байгаль орчинд оруулсан хувь нэмэртэн талархал илэрхийлье. Өнөөдрийн энэ сайхан өдөр бид стрим нэмэх төслөө эхлүүллээ. Энэ төсөл нь дараагийн шин зууны ойн түүхэнд үр нөлөө үзүүлсэн сайхан төсөл болно гэдэгт итгэж байна. Европын холбоо Германы засгийн газар төсөл хэрэгжүүлэгч нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ажиллаж байна. Оюун модны салбар үүсэж өгцсөний 100 жилийн ойн хүрээнд Төв Азийн экосистем дэх ой бэлчээрийн тогтвортой менежментийн шинжлэх хандлага сэдвтэ олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Төв Азийн хуурай бүс нутгийн ой бэлчээрийн тогтвортой менежментийн шинжлэх хандлагыг хэлэлцэх эрдэмтэн судлаачдын олон талын оролцоог нэмэгдүүлсэн юм. Олон улсын хамтын ажиллагааг оюун салбарт өргөжүүлэх, судалгаан суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогыг тодорхойлох, цаашдын инновацийг нэвтрүүлэхэд туршлага боллоо. За мөн бүгд найрамдах хятадд тустай Монгол хятадын хамтарсан цөлжлөлийн одоо эсрэг судалгааны хамтын ажиллагааны төвийг одоо ингээд агуулгаар ажиллаж байна. За энэ одоо өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд 70 гаруй тэрбум модыг тарж ургуулсан хятад орны сайн жишээнүүдийг одоо Монгол улсад нэвтрүүлэх, хамтарч туршилт судалгааны ажлыг хийх маш олон улс орнуудтай тухайн одоо улс орны онцлог тохируулан илүү одоо давуу талуудыг нь ашиглаж Монгол орны оюун салбарт байгаль орчин салбарт одоо хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллаж байна. Монгол улсыг засгийн газар болон Солонгосын оюун газартай хамтран ногоон бүс төслийг хамтран хэрэгжүүлж байна л да. Монгол орны хойд хэсэгт орших Сэлэнг аймгийн Тужийн нарсанд бид нөхөн сэргээлтийн судалгааны ажлыг зохион байгуулж, Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлыг дэвшилтэт технологийн хүрээнд үргэлжлүүлж байна. Монголын ой бол Монголын ирээдүй юм а. Би Монгол хэрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөр дээр 10 гаруй жил судалгаа хийж байна л да. Манай Мендлийн сургууль Монголд 15 жил судалгааны ажил хийж байгаа. Бид үндсэн 3 чиглэлийн хүрээнд ажилладаг. 1-дүгээрт судалгаа, 2-дугаарт мэргэжилтнүүдийн боловсрол, 3-дугаарт дадлаг, сургуульт гэсэн байдлаар оюун газартай хамтын ажиллагаатай байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучуудад багаас нь оюун боловсрол олгох, байгальд хайртай болох чиглэлээр ажиллаж байна. Оюун аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч судалгаан суурилсан хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаад талархаж байна. Байгаль орчин дээлтэй бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн оюун модны салбарыг хөгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шорон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновац суурилсан дэлхийн жижигд нийцсэн оюун модны салбарын хөгжлийг шин түвшинд гаргах цогц шинжилэл, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхээр манай дараагийн үеийн одоо гол анхаарах зүйл бол энэ ойг зохистой ашиглаж, зөв зохистой ашиглаж тэр ашиг шимийн ард түмэн хүртээд тэр хүртснийхээ үр дүнд ойгоо хайрлтыг хамгаалдаг бол энэ зам руу л явах хэрэгтэй. Энийг бол одоо манай дараагийн одоо үе, дараагийн 100 жилийн 5-10 жил бид энийг хийгээд тэгээд тэрэн дээр тулгуурлаа хөгжөөд ингээд явах хэрэгтэй гэсэн ийм өөрөөр хэлбэл ойн үйлдвэрлэлийг илүү инновац, технологи, шин дэвшилтэт арга хэрэгслүүдийг Монголд оюун салбартаа нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж байна. Оролдлоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй байх, энэ олон улсын зарчим байдаг гурван оюун салбарын цаашид мөн дахин дэвшиж 100 жил илүү мөнх ногоон Монгол орны ногоон хүрэн болсон
тоогоо хамгаалах ажил хийсэн бөгөөд ойн газар за мөн түүний харьяа байгууллагууд, сум дундын ой аймагуд, байгаль орчны чиглэлүүд ажиллагаа явуулж байгаа ойн салбарт үйл ажиллагаа мэргэжлийн байгууллагууд бас чухал үүрэгтэй өөр гүйцэтгэлээс ирсэн уламжлалт эдгээр хүчин чадал нэмэгдэж явах гэдэгт бол гүн итгэлтэй байгаа. Ойчдо эхэдэлхийн төлөө хойж үеийнхээ гэрэлд ирээдүйн төлөө дөр засаг түмэн олноороо нэгдэн нийлж эх хорнч сэтгэлээр хамтран зүтгэсэн 100 жилийн түүхийг бүтээлээ. За хүний амьдралын хувьд 100 жил гэдэг бол ховор нандин тохиолдол. Эдгээр залуу наснаас ойн салбарын түүхийг бүтээлсэн Ахмад буурал инженерүүд, үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, багш нар ойчид та бүхэндээ энэхүү гайхалтай түүхийг бүтээлсэнд нь юуны өмнө талархал илэрхийлье. За ингээд та бүхний маань энэ бүтээсэн түүхийг ирээдүйн хойч үедээ өвлүүлэхээр бид бүхэн итгэл дүүрэн ажиллаж байна. Ингээд Монгол улсад ойн салбар үүсэж өгсөний 100 жилийн ойн мэндийг үеийн ойчидод хүргэе. За Монгол орны маань усан тунгалаг, тэнгэрэн цэлмэг, ойн мөнхөд ногоон байх болтугай. Монгол улсад өнөөдөр ой модны салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн тохиолж байна. 1924 онд ойн 4 анги нэгтгэл бий болсноор ой модны аж ахуй үүсэн бий болсон гэж үздэг. Энэ хугацаанд энэ салбарт хичээл, зүтгэл, эрдэм боловсрал бүх зүйлээ зориулан ажилласан үе үеийн ойчид, ой модны салбарт ажиллаж байгаа ажилтнууд, эрдэмтэд, судлаачид та бүхэнд энэ түүх 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Монгол улсын ерөнхийлөгчөөс тэр бум мод санаачлагыг төлөвлөснөөс хойш энэ салбар маань шин шатанд гарч ойчид маань, иргэд маань, төрийн бус байгууллагууд маань, ой ангиуд маань маш их шин эрч хүчээр дүүрэн ажиллаа эхлүүлж байна. Сая хөдөө орон нутгаар явхад Монгол орны өнцөг булан бүрт нийт 425 ойн анги нэгтгэлүүд үйл ажиллагаагаа эхлүүлэн идэвхтэй ажиллаж байна. Дэлхийд даяар уур амьсгалын өөрчлөлтийн талаар бүгд сэтгэл зовнин ярьж байна. Энэ хүлэмжийнхийг бууруулах Парисын хэлтсээрийн өмнө Монгол улсын авсан амлалтыг биелүүлэхэд хамгийн сайн шингээдэг зүйл бол ойг хамгаалах, шин модыг тарьж ургуулах асуудал байдаг. Тийм учраас бид энэ тэрбум модны хүрээнд бүгд эрвийхээрээ энэ салбарт ажиллацгаая гэж уриалж байна. Өнөөдөр Монгол улсад ойн салбар хөгжиж, энэ салбарт ажиллаж байсан үе үеийн хүмүүс маань, за мөн тэдний үр хүүхэд бас аав ээжээрээ бахархсан ийм сайхан баярт өдрүүд эхэлж байна. Ингээд энэ салбарт олон жил ажилласан та бүгдтэй эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Хөгжил дэвшлийн 100 жил. Эрхэм үндэт ой модны салбарын үе үеийн ажилтан Ахмад ууй албан хаагчид, баялаг бүтээгчтэй. Та бүхэн Монгол улсад орчин цагийн ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ардын засгийн газрын 1924 оны тушаалгаар анхны 4 ой анги байгуулах шийдвэр гаргаж Монгол улсад орчин цагийн ой модны салбарын суурийг тавьснаас хойш 100-ны хугацаа өнгөрч байна. Ой модны салбар 1960-ад оны их бүтээн байгуулалтын он жилүүдэд улсын хэмжээний модон материалын хэрэгцээг бүрэн хангах мод бэлтгэлийн газар, модон эдлийн үйлдвэрүүд ажиллаж хөгжлийн оргил хүрдэ хүрч байсан түүхтэй. Монгол орныхоо ойн сан нөхөн сэргээж аривжуулах, зүй зохистой ашиглах, хүн ардынхаа модон эдл материалын хэрэгцээг хангах их үйлсэд хөдөлмөр зүтгэлөө зориулан ирсэн энэ салбарын баялаг түүхийг бүтээгчид, үе үеийн ойчид, салбарын мэргэжилтнүүд та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Өдгөө 100 жилийн түүхээ үдэж дараагийн шинэ 100 жилдээ ухтаж байгаа бидэнд хийх ажил их байна.
дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд бодит үр дүнтэй тэмцэх улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудаа амжилттай хангах хэрэгжүүлэхээр Монгол улсын ерөнхийлөгч Тэрбум мод үндэсний хөдөлгөөний өрнүүлж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал, эрүүл Монгол хүн болон цагаан алт зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шорон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацид суурилсан, дэлхийн жижигт нийцсэн ой модны салбарыг хөгжүүлэх, цогц шинжилэл, бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдж байгаамаа. Дээрх зорилтуудыг төр хувийн хэмжээлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний амьдралын чанар сайжрах боломж бүрдэнэ. Улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдал, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ гэрээлт ирээдүй, ногоон байгалийн төлөө төр засаг түмэн олноороо нэгдэн нийлж хамтран зүтгэцгээе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрахалтгай. Дараагийн 100 жилийн үйл хэргийн үүдийг нээж тэрбум мод тарж тэр хэмжээнд хайрлан хамгаалах үндэс суурийг бэхэлсэн он жилүү төвөрхөд ойчдын сэтгэл зүтгэл хөгжил дэвшлийн буйха тасрах учиргүй. Adonai